За та бүхэнд GDVR-ийн одоо бичлэгийн төхөөрөмж дээр хаард одоо бичлэг хийхгүй үед одоо шалах одоо хичээл үзүүлье. Зааварчлага үзүүлье. Энэ дээр болохоор одоо GDVR. За одоо иймэрхүү урдалтай 2 3 гэрэлтэй энийг нь болохоор power hard-ны гэрлүүд асч байна. За одоо ингээд бичлэгээ шалгахдаа маус хоёрын дараад систем setup гэж байгаа. Энэ лүг орно гэдэг. Нууцыг хийхгүйгээр окей гэдээ орно. За тэгээд хаардаа шалгахдаа бичлэг хийхгүй үед хаардаа шалгана. HT setup гэдэг. Одоо энэ эхнээсээ одоо нэгтгэсэн дээдлийн нэгтгэжсэн одоо нэгтгэх таав гэсэн үг энэ болгоно байгаа хэсгээр. Тэгээд HT setup гэж ороод хаардаа шалгана. Тэгээ энэ дээр read write буюу статус нь нормал байх юм бол read write гэж байх. R буюу W гэж байвал read write гэсэн үг байна. Одоо энэ дээр маус байгаа хэсгээр модуль хэсгээр нь хаардны нэр марк хэмжээ нь гарч ирээд тэгээд RW нормал гэж байвал хэвэн бичнэ гэсэн. Хэрв error алдаа заасан байх юм бол бичлэг хийхгүй байх гэсэн. Тэгэх юм бол энэ хаардаа тухайн байгаа хаардаа сонгоод энэ эхний мөрийг сонгоод тэгээд энэ формат гэсэн энэ хэсгээр чеклэх юм байна. Энэ чеклээд тэгээ формат гэвэл одоо чинь хаардыг дахин шинээр эхлүүлнэ гэсэн. Тэгэхээр өмнөх бичлэгүүд нь одоо чинь устдах одоо чинь магадaltaй гэдгийг анхаарах хэрэгтэй. Өмнөх бичлэгүүд нь устна. За тэгээд энэ чеклээ формат гэсэн бол статус нь error гэдэг алдааны арилаад нормал гэсэн бичиг гараад ирэх юм бол хэвэн болно гэсэн. За тэгэх юм бол apply гэж хадгалаад окей гээ гарна. За өөр одоо чинь hard бичлэг хийхгүй үед шалгахтаа record mode гэдэг энэ бичлэгийн record setup гэдэг энэ бичлэгийн тохиргоо нь энэ хэсгээр одоо hardууд нь нэгдүгээр камера одоо чинь энэ болохоор everyday гэдэг бүх өдрүүдэд сонгоод motion гэж байвал одоо чинь хөдөлгөөнөөр мэдэрч бичнэ гэсэн энэ ногоон өнгөтэй. За ингээд everyday ингээд нэгдүгээр channel гэдэг нэгдүгээр камера сонгоод энэ weekday гэдэг энэ дээр everyday гэдэг бүх өдрүүдэд сонгоод тэгээ apply-гээ хадгалах юм бол зөвхөн хөдөлгөөн илэрсэн үед бичнэ гэсэн. За энэ time гэхэлэр энэ улаан болохоор 0-оос 24 цагийн үед байнга үргэлжийн бичнэ гэсэн. За тэгэхээр энэ хоёрын одоо энэ ногоон бичлэг ч юм уу энэ ерөөхдөө байх юм бол бичлэг нь хийж гэнэ гэсэн. Окей. Тэгэхээр яг энэ яг идэвхтэй үеэ бичээд ерөөхдөө хэрэггүй хөдөлгөөнгүй үеийг бол бичих нэг шаардлагагүй байдаг. Тэгээд ерөөхдөө энэ нь болохоор хаардны хэмжээг ерөөхдөө хэмжиж өгнө гэсэн. Арай олон хоног бичнэ гэсэн. Энэ motion everyday гэдэг motion энэ ногоон зурсаар бичиж байгаа. Тэгээ apply гээд окей. Apply гэж хадгалаад одоо нэгдүгээр суугаа ингээд тохируулсан бол бүх одоо чинь камер 1 2 бүх суугуудаа тохируулах бол apply гэж хадгалсанхаа дараа copy дүүгэх юм бол бүх сууг руугаа энэ motion гэсэн тохируулга everyday гэдэг тохируулгыг бүх сууг руу нь хуулж гэнэ. Тэгээ apply окей гэж хадгалчихна. За тэгээд бичлэгээ үзэхтэй болохоор маус хоёрын дараа playback гэдэг manual search гэдэг тэгээд энэ motion гэдэг нь болохоор хөдөлгөөн илэрснийг хайна гэсэн. Manual гэхлээр manual time гэхлээр үргэлжийн нөгөө 24 цагийнхаа хайна гэсэн. Тэгээд search гэхэд энэ дээр ногоон зурсан бичлэгүүд авах юм бол 0-оос 24 цагийн бичлэг. Тэгээд 12 цагийн бичлэгүүд зүгэл маусаа энэ дээр дараад playback гэх 12 цаг дээр дараад. Тэгээд playback. Эхлэх цаг нь энэ on сар өдрөө ингээд сонгогдсон байна. Одоо тэдний бичлэг үзнэ. Энэ нь эхлэх цаг нь 0 цагаас 23 цагийн хооронд тэдэсний хооронд үзнэ гэдэг. Энэ нь хэвээр явсан бол. За тэгээд бичлэгээ ингээд playback хийчихсэн. За та бүхэнд амжилт хүсье. Асуух зүйл байвал одоо Nanosoft CGM буюу 7011 7115 гэсэн утсаас одоо чинь биднээс зөвлөгөө авч мэдээлэл авч болно. Мөн 8807 7115 руу асууж болно. Амжилт хүсье.